Сайн байцгаана уу? Та бүхэндээ энэ удаад Animaker програм ашиглан хэрхэн 2D анимашн бүтээх тухай авч үзье. Инхийн тулд эхлээд веб хөтөч рүүгээ орно. Веб хөтөч дээрээ animaker.com гэсэн хайлтыг хийж өгөөрэй. Хайлт хийсний дараах цонх гарч ирнэ. Үүн дээрээ болохоор өөрийн Gmail хаягаараа бүртгэл үүсгэхэд нэвтрэх боломжтой. Миний хувьд өмнө бүртгэл үүсгэсэн учраас бүртгүүлсэн хаягаараа нэвтрээд оръё. Нэвтрэн ороход дараах цонх гарч ирнэ. За эдгээр цонхны үнэт зэсүүдийг танилцуулъя. За видео бүтээхдээ Great Video хэсгийг сонгон орно. Great Video хэсгийг сонгоход дараах цонхууд гарч ирэх бөгөөд үүнээс 2D animation гэсэн цонхыг сонгоход эдгээр бэлэн загварууд болон за мөн өөрөө загвар бүтээх бол Blank Project гэсэн хэсэг гарч ирнэ. За эндээс бэлэн загвар сонгон анимашн бүтээж үзцгээе. Сонгосон загварлаа нэвтрэн ороход дараах байдалтай цонх гарч ирнэ. Одоо энэ дээр ажиллах зэсүүдийг танилцуулъя. Эхний зэс бол templates байна. Энэ дээр бол нэмэлт дүрс нэмэлт зохиол оруулах юм бол энэ зэснээс сонгоод оруулж болно. Дараах нь character хэсэг байна. За энэ дээр бол тухайн зохиолд орох дүрүүдийг нэмэлтээр сонгож болно гэсэн үг. За үүний дараагийн хэсэг бол нэмэлт дүрснүүд, нэмэлт зургнууд оруулах хэсгүүд байна. Энэ дээрээс хүссэн зураг сонгоод оруулж болно. За дараагийнх нь текст хэсэг байна. Энд дээр нөгөө бичвэр оруулахдаа текст хэсгээс сонгоод хүссэн загвартай бичвэрүүдээ оруулж болно гэсэн үг. Дараагийн хэсэг бол background хэсэг. Энэ нь болохоор тухайн оршин нөхцөлийн дарын фонуудыг солих ийм хэсэг байна. Жишээлбэл энэний фоныг ингээд сольж болно гэсэн үг. Дараагийн хэсэг бол зураг оруулах хэсэг байна. За бэлэн зургууд ч оруулж болно. Мөн өөрийн компьютероос аплод хийгээд шинэ зургуудыг татан оруулах боломжтой. За видео зэс байна. За энэ дээр мөн бэлэн видеонууд байгаа. Эндээс оруулж болно. Эсвэл аплод хийж оруулж болно. За хөгжмийн хэсэг байна. Тухайн анимашнд арын дуу оруулах хүсэлтэй байгаа бол хөгжим хэсгээс дуу оруулж болно. За дараах нь эффект хэсэг байна. За энэ дээр төрөл бүрийн эффектүүд, хөдөлгөөнүүдийг оруулах боломжтой. За сүүлийн хэсэг бол аплод хэсэг байна. Эндээс зураг, бичлэг, дууг аплод хэсгийг сонгоод шууд компьютероос оруулах боломжтой. Дараагийн танилцуулах чухал хэсэг бол таймлайн хэсэг байна. Энэ болохоор таны анимашны бүх үйл явдлуудыг нэг дор багтаасан зам гэж хэлж болно. Бүх үйл явдлууд нь ар араасаа барьсан байна гэсэн үг. За үүний дараа слайд хэсэг байна. Энэ дээр үйл явдал тус бүрийг нэг слайдаар харуулсан юм зэс харагдана гэсэн үг. Одоо өөрийн бэлтгэсэн анимашныг жишээ болгон харуулъя. Энэ дээр ах トゥ хоёрын харилцан ярианы тухай гарч байна. За тэгэхээр энэ дээр ах дээрээ ирж буй охины хөдөлгөөнийг хэрхэн оруулах вэ гэдгийг дээр жишээ болгон авч үзье. Ингийн тулд Action Plus хэсгийг сонгоод за дараах үеийн дагуу хойно ингэхдээ энэ нэмэх тэмдэгэн дээр дараад шинэ хөдөлгөөнөө оруулж өгнө гэсэн үг. За охин бол ах руугаа алхаж ирнэ. Тийм учраас түлхүүрөөр алхах хөдөлгөөнийг хайгаад үзэх юм бол маш олон төрлийн алхах хөдөлгөөн гарч ирнэ. За энэ дээр өөрт тохирохоо сонгоод за яг аль байрал руу алхуулах чаав вэ гэдгээ чиглэлээ сонгоод өгнө гэсэн үг. За үүний дараа үнийг apply хийгээд хадгалнаа. За ингээд энэ алхаж буй хөдөлгөөн аль хугацаа хүртэл явах вэ гэдгийг таймлайн хэсэг дээр тохируулж өгнө. Одоо энэ дээр тоглож үзцгээе. За ах руугаа ирж гин. Ах руугаа ирээд алхах хөдөлгөөн зогсохгүй байгаа учраас мөн л Action Plus-ийг сонгоод
ах дээрээ алхаж ирсний дараагаар за ярьж буй хөдөлгөөнийг нэмж оруулъя. За ингийн тулд түлхүүр үгээрээ мөн хайж өгнө. За ингээд өөрт тохирох ярьж буй хөдөлгөөнийг сонгоод оруулахад тухайн зэс дээр нэмэлтээр гарч ирнэ. За ингээд хөдөлгөөнийхөө байршлыг тохируулаад энийг хадгалаад өгнө. За аль хугацаа хүртэл бас энэ ярих хөдөлгөөнийг олох вэ гэдэг дээр таймлайн хэсэг дээрээ тохируулаад хадгалах байгаа. За ингээд тоглуулад үзье. Аниматор дээр ажиллах үндсэн үйлдэл бол энэ дүрт хөдөлгөөн оруулах байдаг. Тэгэхээр та бүхэн дээрх зааврын дагуу өөрийн хийж буй анимашны дүрийн хөдөлгөөнийг оруулаарай. Одоо дүр тус бүрт яриа оруулахыг хүсвэл text to speech дээр хэрхэн ажиллах талаар авч үзье. За text to speech-ийг сонгохоор дараах цонх гарч ирнэ. За энэ дээр эрэгтэй хүн, эмэгтэй хүн аливаар нь яриулах юм. За тэгэхэд ямар хэл дээр яриулах юм бэ гэдгийг сонгож өгнө. За энэ дээр монгол хэлийг сонгоод аваад үзье. За ингээд энэ талбарт нь хэлэх үгийн бичиж өгнө. Жишээ болгож надад нэг асуулт байна гэдэг өгүүлбэрийг бичиж үзье. За надад нэг асуулт байна гэж бичээд энэ дээр оруулаад өгнө. Ингээд тухайн хоолоо уншигдаж орчно гэсэн. Бэлэн болсон анимашныг хадгалахдаа publish хэсгийн хэсгийг сонгоно. За ингээд төрөл бүрийн өрх төлөөр хадгалах байдал харагдаж байна. За эндээс бид download видео хэсгийг сонгоно. За аниматор дээр видео болгон хадгалахад HD 720 сонгогддог байгаа. За ингээд хадгалах процесс дараах цонхон дээр гарч ирж байгаа байдлаар явагдана. Энэ бол таны бичлэгийг боловсруулж гинэ гэсэн үг. За ингээд боловсруулалт дуусны дараа дараах цонх гарч ирнэ. Ингээд download дарахад таны бүтээсэн бичлэг татагдана. Та бүхэн дээрх зааврын дагуу анимашн бүтээгээд үзээрэй.